За сайн байна уу? Сайн байна уу? Манайхаа орж ирээрээ. Орж ирсэн хүн байна уу? Байцгаана уу? За сайн байна уу монголчуудаа? Миний өглөө группийн эртэж монголчуудынхаа амрыг ирээ. Миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод спорт, эрүүл мэндийн дээд сургуульд Life and Business Coach ангид суралцаж байгаа оюутан. Өнөөдөр би та нартайгаа миний амьдралд нэгэн цоо шинэ хуудсыг нээж өгсөн ганцхан өгүүлбэрийн талаар ярилцгийг шийдлээ л дээ. Өөрөөр хэлбэл өдөөлт хариу үйлдэл хоёрын хооронд бүхэл бүтэн орон зай оршдоо гэсэн ганцхан л өгүүлбэр. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үнэн хэрэгтээ хүн өөрийнхөө хэлсэн үг, хийж буй үйлдэлийг ухамсартайгаар залж жолоодох чадвартай юм аа л гэсэн үг. Тэр тусмаа стресстэй нөхцөлд ухамсартайгаар сонгосон таны хариу үйлдэл яг хурцсан асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжийг өгнө гэдгийг дандаа анхаарч яваарай. Тэгэхэд яад энэ тухайн үед миний амьдралыг цоо шинээр эхлүүлэх хуудсыг нээсэн юм бэ гэдгээ би та нарт ярьсан дээр байх. Тухайн үед миний хүү 14 нас хүрэх үедээ эд одоо шилжилтийн нас нь эхлээд их хурц хэлбэртээ орсон байсан л та. Тэгээд би хүүдээ ингээд хамаг одоо юу гэдгийг тэгээд үг хэлэхээр үг авахгүй. Тэгтэрсэн зэрэг би хүүдээ за одоо миний хүү яагаад болохгүй вэ? Би хүүдээ ямарваа нэгэн унших тийм тусламж өгөх ном хаяа гэж бодсон байхгүй юу? Тэгээд би хайж явж байгаад би энэ номыг хүүдээ олж ирсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Жон Кови гэдэг хүний амжилтанд хүрэх одоо 7 арга зам буюу энэ нь бол яг ингээд нөгөө өсвөрийн насны хүүхдүүдэд зориулсан тийм ном байсан л та. Тэгээд би энэ номыг аваад хүүдээ бэлгэлсэн. Манай хүү амар их унших дуртай азар. Тэгээд аягүй их уншдаг байсан. Тэгээд би энэ номыг өгөнгөө за яах вэ нэгэнд одоо хүүдээ ном бэлгэлсэн юм чинь би ч гэсэн өөрөө дотор нь юу байгааг нь олоод уншчих л та гэж бодсон үднээс би хамтраад уншсан л та номыг нь. Тэгээд ингээд уншиж байх явцдаа би энэ Жон Кови гэдэг хүний аав нь Стивен Кови гэдэг хүн бол яг энэ аюу тийм амжилтанд хүрэх 7 зам гэдэг ном бичсэн. Тэнгууд хүн одоо нөгөө нэг өсвөрийн насны хүүхдэд зориулаад тэрийг аюу гоё хөөрх ингээд комик энтер оруулаад ингээд аюу гоё тийм хүүхдийн хэлээр ингээд болгоод хүүхдүүдэд зориулаад ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд би аавынх нь номыг аваад уншиж эхэлсэн. Надад амар таалагдсан. Одоо ширээний ном гэж яддаг бол тэр бол миний ширээний ном болсон л доо. Тэгээд тэр номоо уншиж эхлээд явж байтал тэр хүн бас яг тэр үгэн дээр өөрөөр хэлбэл тэр өдөөлт ба хариу үйлдэлийн хооронд бүхэл бүтэн орон зай оршдоо гэдэг тийм Франклин гэдэг одоо Австрийн хүний бичсэн тийм шоронд байхдаа бичсэн. Одоо тэр хүн нөгөө нэг еврей хүн байсан юм байна л да. Тэгээд шоронд байхдаа өөрөөр хэлбэл одоо 2 дугаар дайны үед Германы Аушвиц гэдэг газар амар тийм хорих лагерт байхдаа тэр хүн аюу мундаг психологч юм. Ямар ч хүнд нөхцөл байсан амьдралын төлөө би Yes гэж хэлнэ гэдэг нэртэй тийм ном байгаа байхгүй юу? Тэр нь психологч хүн бол амьдралын төлөө Yes гэж хэлдэг юм а гэдэг ном. Тэрэн дээрээ тэр хүн тэр энэ одоо гаднаас ирж байгаа үдсэн үйлдэл түүнд өгч байгаа хариулт хоёрын хооронд хүн ухамсартайгаар залж жолоодсноор ямар их амжилтанд хүрч болох тухай бичсэн тийм ном байсан. Тэгээд би тэр номноос надад сурах юм зөндөө их байсан л да. За тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг би та нарт энд нэг зураг зурвал юм. Өдөөлт буюу би энэ үгийг бас яг одоо гоё орчуулсан хэсгээ мэдэхгүй би та нарт англиар нь дээр нь бичээд өгчээ за. Тэгэхээр та нар тэр үгийг энэс илүү гоё орчуулвал надад та нар хэлж өгч болно. За одоо ингээд өдөөлт хүний би энд нэг хүн зурчихъя заа юу. Өдөөлт ингээд хүний тархинд ороод тархинаасаа ингээд хариу үйлдэл болж ингэж за би ингээд нэг юм зурчлаа заа юу. За энэ хараа. Өдөөлт ингээд хүний тархинд орлоо шүү дээ тий. Энгүүн чинь хүний тархинд юу хураагдсан байдаг вэ гэхээр зэрэг тухайн хүний хийсэн үйлдэл биш одоо тухайн хүний хураасан туршлага тэгээд хандлага
одоо тэр бүхнээс хуримтлагдсан сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийг энэ нөгөө тийш гаргадаг юм байна л да. Тэгтэл тэр хүн номдоо юу гэж бичсэн бэ гэхээр яг л энэ дотор энэ тархин дотор хүн хэрвээ стоп гэдэг тийм кноп буюу одоо тийм товчлуур суулгаад өгчих юм бол ямар ч өдөөлтөнд ухамсартайгаар хариу үйлдэл хийх боломжтой гэдэг тийм л юмыг ярьсан байгаа байхгүй юу. Тэрийг юун дээр ингэж амар гоё жишээн дээр тайлбарлсан байгаа вэ гэхээр байсан бэ гэхээр зэрэг жишээлбэл ингээд нэг эрэгтэй эхнэртэй цэцэг авчираад ингээд бэлгэлж чинь гэж байгаа байхгүй юу. Тэнгуүч за тэр эхнэрүүдэд нэр өгчил доо. Нэг эхнэрт нь итгэлгүй гэдэг нэр өгчээ. Нөгөө эхнэрт нь аз жаргал гэдэг нэр өгчээ. За яг хоёр өөр хүүхэн, хоёр өөр нөхөр. Аз жаргал гэдэг хүүхэн нөхрөөсөө цэцэг авч явахдаа амар баярлаад миний хань чи ийм л халамжтай, ийм л сайхан амтэн шүү дээ гэл ингээд бүүн баяр хөөрөөр номоо авч байгаа байхгүй юу. Одоо цэцэг авч байгаа байхгүй юу. Нөгөө итгэлгүй гэдэг хүүхэн нь одоо нөхрөөсөө цэцэг авахдаа энэ одоо яачаал намайг цэцгээр панаалда дандаа гэсэн байдал одоо итгэлгүй байдлаар одоо цэцэг авч байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энэ өдөөж байгаа хэлбэр буюу цэцэг өгж байгаа нөхөрт бол буруу байхгүй. Харин хэлж байгаа үг, бодож байгаа бодолт чинь та өөртөө ийм кноп хийгээд тэрийг ингээ ухамсартайгаар удирдах чадчих юм бол таны амьдралыг айгүй гоё хялбарчилж өгнө шүү гэсэн тийм утгатай л үг байсан. Тэгээд тэрийг бол би айгүй тийм өөртөө хоногшуулж авсан. Өөрөөр хэлбэл тэр бол миний ажил дээр ч хэрэг болсон. Хамт олонтойгоо одоо хаанч хамт олонтойгоо ярьж байхдаа ч хэрэг болсон. Тэгээд гэр орондоо үр хүүхдтэйгээ харьцахад ч надад аюул их хялбар болж ирсэн. Өөрөөр хэлбэл би гадаа явж байгаад хүн амар муухай ойрлоод ингээд чангаар дуугараад хүн харааж явал одоо тийм миний хажуугаар хүн харааж байгаа хүн гарвал би өмнө нь одоо юу гэдгийг тийм миний эго буюу миний одоо нөгөө аюул муухай тийм их зантай сэтгэл намайг ямар үйлдэлтэй аваачих байсан гэхээр чи ер нь хийн чи над руу өнгөрч орилж идэг хийн гэд би бараг тэр хүнтэй эргэж хараад хэрүүл хийчих магадгүй тийм одоо гизүү тийм одоо бодолтой хүн байсан байгаа байхгүй юу. Дандаа л тэгж одоо юу гэдгийг би энэ хүний доор орчих вдээ энэ хүн ер нь яхаараа ингэж явах хэвтэй ингээл тийм бодолтой. Энэ үгийг сонсснороо би энэ үгийг өөртөө ухаж ойлгоснороо би тэр хүн тэгж яахад нь би окей та яагаад би таныг гомдоцсон уу? Та яагаад над руу хашгираад орилчваа? Би өөрөө мэдлгүй таныг гомдоцсон уу? Та яасан бэ гэд тэр хүн рүү би буцаад асуух тийм одоо чадaltaй хүчтэй болж чадсан байхгүй юу? Ингэснээрээ тухайн хүнд би ямар ч тийм хэрүүл, урвал ямарваа нэгэн ад жаргалгүй байдлыг бэлгэлээгүй харин ч бүр ухаарлыг бэлгэлээд надтай тэрнээс хойш хүмүүсийн харьцаа одоо тэр бүхэн маань дэндүү сайхан болсон. Тийм учраас би та нарт хэлье. Та нар бас яг тийм өдөөж буй өдөөгдсөн байдал үзүүлж буй үйлдэл хоёрын хооронд дандаа нэг тийм стоп гэдэг нэг улаан тийм кноп оруулаад дарчаарай. Тэр кнопн дээрээ дарчаад 3 секунд л ах хангалттай. 3 секундын дараа таны амнаас гарч байгаа үг хийж байгаа үйлдэл хинний санаад нь оромгүй аюу гой тийм тайван зөөлхөн ухамсартай тийм үг гард юм байна лээ шүү. Тийм учраас одоо ингээд та нартаа энэ Стивен Кови гэдэг хүний номыг уншаарай гэж зөвлөе. Энэ Жон Ковигийн номыг хэрвээ монгол дээр орчуулахдаа эсвэл англи дээр нь та нар хүүхдүүдтэй авч өгч бас уншуулаарай. Энэ айгүй хөөрхөн номнууд шүү. За анхнаас нь хүүхдүүдийн амьдралд ингээд бэлдээ тавьчих юм бол бид нарын өгч чадахгүй, хэлж чадахгүй тийм сэтгэлийн утсыг хөндсөн асуудлуудыг энэ дээр айгүй гоёор хэлсэн байдаг шүү. За тэгээ та нартай баярлалаа. Энэ лайв энэгээр дуусгая. Одоо ингээд цөмөрөө дараагийнхаа лайвыг эхлээд өглөөний тасгалд орцгоё. Баярлалаа. Баяртай өгтөдөө.